Доктор Г. Эриксон. Хүннүүчүүд үйлдвэрлэгч гүрэн. Хүннүүчүүд маш өндөр соёлтой үйлдвэрлэгч гүрэн байсан нь нотлогдчихсон. Хүннүү гүрэн өргөн уудам газар нутаг эзэмшсэн эзэнт гүрэн байсан учраас дурсгал нь маш олон газраас илэрдэг юм. Мэдээж гол төвлөрөл нэгтрал нь Монгол. Монголд одоогоор 14,000 хүннүүгийн булш оршуулгын дурсгал бүртгэгдсэний 2,000 гаруй нь язгууртны булш. Дэлхий дээр хүннүүгийн язгууртны 14 дурсгалт газар байдгийн 10 нь Монголд бий. Эдгээр 10 дурсгалт газарт 2300-аас 2400 булш байгаа нь бүгдээрээ язгууртных. Судалгааны үр дүнд хүннүүгийн язгууртнуудын өв соёлын талаарх олон зүйл тодорхой болж түүх шинээр бичигдэх хэмжээний олдвор нотлохоотой болсон. Хүннүүгийн язгууртнууд өрн дахинтай өргөн харилцаатай байсныг хүннүүгийн язгууртны булшнуудаас гарсан эдүлгийн зүйлс нотолдог л доо. Ром, Египт, Дундад Аз, Перс, Хятадын хан улсын гаралтай эдүлгийн зүйлсээс гадна өөрсдийнх нь зүйлс ч бас бий. Товчхондоо хүннүүгийн язгууртнууд тухайн үедээ дэлхий дахинтай тэгш харьцдаг өргөн харилцаатай байсныг булшнаас нь илэрсэн эдүлгийн зүйлс гэрчилдэг. Түгээр зогсохгүй гадны улсууд зөвхөн хүннүүчүүдэд зориулж эдүлгийн зүйл хийж явуулдаг байсан нь ч тодорхой харагддаг. Жишээ нь Хятадууд Дундад Азийнхан бүтээгдэхүүн хийж илгээдэг байсныг нотлох өчнөн зүйлс бий. Өрний тухайд зориулж хийсэн эсэг нь мэдэгдэхгүй ч худалдаа арилжааны шугамаар авах боломжгүй зүйлс булшнаас гарсан. Малдлага судалгаагаар 3 төрлийн Ромын шилэн аяганы хагархай хэсгүүд болон ганц бүтэн аяга олдсон. Эртний Ромд энэ төрлийн шилэн аягыг маш онцгой технологиор манай эртний 1-р зуунд үйлдвэрлэдэг байсан юм. Ийм аягыг Ромын язгууртнууд л тансаг хэрэглээндээ хэрэглэж байсан учраас дэлхий даяараа Ромын шилэн аяга хэмээн нэрлэдэг. Дэлхийн томоохон музейнүүд буюу Оросын холбооны улсын Эрмитаж, Холбооны бүгд найрамдах Герман улсын Бонн хотын музей, Америк нэгдсэн улсын Нью-Йоркийн музей, Италийн Ромын үндэсний музей зэрэг газарт миний мэдхийн 30 гаруй ийм аяга бий. Монгол улсад бол цор ганц байна. Бүр Аазда ганц. Одоо Монгол улсын Эрдэнэсийн санд байгаа. Зөвхөн язгууртнууд нь Ромын шилэн аягыг хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл гадагшаа худалдаалдаггүй байж. Тийм утга учиртай аяга хүннүүгийн язгууртны булшнаас гарсан гэхээр хүннүүгийн дээдчүүлд зориулж хийгээд илгээсэн байх хувилбар л үнэнд ойртно. Тухайн үедээ бараг алтнаас үнэтэй байсан эдүлгийн зүйл. Домгийн бурхны дүрслэлтэй Ромын легионы хуйгны мөнгөн чимэглэл бас хүннүүгийн булшнаас олдсон. Иймэрхүү эдүлгийн зүйлс худалдаа арилжаагаар ирэх боломжгүй. Тэгэхээр хүннүүчүүд баруунтай шууд харилцаатай байж. Ромын хаад язгууртнуудтай бэлэг солилцсон ч юм уу улс төр эдийн засгийн харилцаатай байсны баталгаа нь энэ эдүлгийн зүйл гэж хэлж болно. Хүннүүгийн булшийг малтан судалснаар олон хуучин ойлголтыг нийцааж байгаа. Хүннүүчүүд Хятадаас эдүлгийн зүйлс дээрэмдэхээс өөрийг мэддэггүй зэрлэг бүдүүлгүүд байсан гэх ойлголтыг өөрөөр харах боломж бий болж байна. Бид зөвхөн хүннүүгийн язгууртны булшны судалгаагаар хязгаарлагдахгүй жижиг булшны судалгаагч хийж байна. Хот суурин тэр бүхэл үйлдвэрлэлийн газруудыг илрүүлэн судалж байна.
Үр дүнд нь хүннүүчүүд ямарч байсан тодорхой хэмжээний өөрсдийн үйлдвэрлэлтэй үйлдвэрлэлийн бүхэл бүтэн систем бий болгосон нь тодорхой болчихлоо. Жижиг өрхийн үйлдвэрлэл биш шүү. Өмнө нь Монголын хүннүүгийн Эртний овг аймагуудыг өрхийн үйлдвэрлэлээр төсөөлж тайлбарладаг байсан бол одоо Масын үйлдвэрлэлийн асуудал яригдж байна. Өөрөөр хэлбэл дээрэмчин тоногчид бид үйлдвэрлэгчд байсан. Бүх юмыг үйлдвэрлэдэг байж. Үйлдвэрүүдийг улсаас зохион байгуулалттайгаар байгуулж явсан нь тод харагдаж байна. Одоогоор 1000 орчим хүннүүгийн жижиг болж оршуулгын дурсгал малтсан. Тэндээс гарч байгаа хазаар амгай гэгтэл төмөр идлэл. Амгай бол зүүн баруун төв Монголын булчнаас ч адилхан нэг хэв хийцтэй гарч ирсэн. Энэ бол том Мас үйлдвэрлэл байсны тод нотлогоо. Мас үйлдвэрлэл байсны улмөрийг бид шинээр илрүүлэн олсон. Тухайлбал төмрөн хайлуулж байсан зуухны үлдэгдлийг олон газраас илрүүлээд судалж байна. Ваар сав шатаадаг байсан газрыг ч илрүүлсэн. Мөн үйлдвэрлэлийн тусгай суурин тосхон байсан газрыг илрүүлээд судалгаа шинжилгээний ажил хийгдэж байна. Том гол мөрнүүдийг дагсан томоохон үйлдвэрлэлийн бүсүүд байсан болов Сэлэнг, Орхон, Хэрлэн голыг дагсан хэд хэдэн үйлдвэрлэлийн бүсүүд байсан нь тодорхой болчихлоо. Дахиад хэлье. Хүннүүчүүд хятад руу уулгалан довтолж дээрэм тонуул хийдэг нүүдэлчин зэрлгүүд биш гэдэг нь тодорхой болсон. Гадныхан ч хүлээн зөвшөөрч эхэлж байна. Хүннүүчүүд хэрэгцээ зүйлсээ дотооддоо үйлдвэрлэдэг хангадаг системтэй байсан. Нэг газар үйлдвэрлээд худалдаалах сүлжээгүй бол баруун зүүн тийшээ 2000 км-т очихгүй шүү дээ. Энэ бол үйлдвэрлээд үйлдвэрлсэн бүтээгдэхүүнээ зарж борлуулдаг сүлжээтэй байсны улмөр. Судалгаа хийхээр хүннүүчүүд маш өндөр соёлтой байсан нь харагддаг. Зөвхөн хоолны хэрэгсэл гэхтэл олон янз. Зөвхөн мах иддэг байсан бол зөвхөн хутгал гарна үсттэй. Дуурлаг нарсны дурсгалт газрын язгууртны булчнаас цайны шанага идээшүүлдэг шүүртэйгэн цуг олдсон. Зүгээр ч нэг эд зүйлс биш. Хосоор нь сэйт болгож хийсэн байсан. Ингээд бодохоор тэр хэмжээний л өндөр соёлтой байсан гэсэн үг.